Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийнхээ нэвтрүүлгийг эхэлцгээе. За тэгвэл хоёлаа өнөөдөр хүүхдүүдтэй гоё шин дуу зааж өгөх үү? Тэгье. За хүүхдүүдтэйгээ хамтдаа дуу сурцгаая булангаа эхлүүлцгээе. Өнөөдөр би хөтлөгч инжиртэй болон үзэгч хүүхдүүдээ угтагчийн дуу гэдэг дууг заахаар бэлдэж ирсэн. Инжир угтагчийн дууг сонсч ирсэн өмнө нь би өмнө сонсч ирсэн. Би ерөн сонсож байхад утга нь сансарт нисчихсэн хүн зориулаад яг угтаж авч байгаагаар дуулж байгаа гэдгийг би ойлгосон. Энэ болохоор Монголын анхны сансрын нисгэгч гүр аригчаад зориулж бүтээсэн дуу юм байна. За, хоёулаа эхлээд дуугаа бүтнээр нь сонсоод үзье тийх үү? Тэгээ. Гоё цоглог химнэлтэй маш гоё утга агуулгатай дуу байна. За одоо хоёлаа үгээ цэжлэх үү? Тэгээ. Хоёлаа үгээ цэжлэх. За, Бөөрөө нэрээ сансарт нисэгээд идэв шүү дээ. тийм. Бөөрөө тэгвэл дараа нь ихээр энэ дууг дуулж өгд юм уу? Нэрээ бас болох юм тий. Манай бөөрөө том болоод сансарт нисээд тэгээд буцаад их орондоо ирэхэд нь бөөрөөгөө угтаж авахдаа энэ дуугаас дуулж эхлэх юм тийм үү? Тийм байна. За одоо харин үгээ цээжлээ. Эхний бадг нь сансрын нисгэгч ахаа сайн яваад ирвөө. Сансрын нисгэгч ахаа сайн яваад ирвөө. Саран наран хоёртой саатан уулзаад ирвөө. Саран наран хоёртой саатан уулзаад ирвөө. Сансан хэрэгээ бүтээгээд сурсан эрдмээ гийгүүлээд сайхан уйлсийн төлөө самбаа сориод ирвөө. Окторгуйн нисгэгч ахаа олцтой яваад ирвөө. Од мичдийн орноос орой нарыг үзвөө. Онцгой томилолт аваад оддын хотхонд очоод сайхан уйлсийн төлөө самбаа сориод ирвөө. Соёуц хүлгийн ахаа саадгүй яваад ирвөө. Садан нөхдөө зочлоод сүүгээ өргөөд ирвөө. Онгон хүлгийн бүхээгт Орос Монгол найзууд сайхан уйлсийн төлөө самбаа сориод ирвөө. За ийм үгтэй дуу байна. Энэ дуун дээр нөгөө сансарт ниссэн гүр аригчаа ахын маань тухай маш дэлгэрэнгүй бичсэн юм шиг санагдлаа л да. Нөгөө сансарт ниссэн хүлгийнх нь нэрийг Соёуц гэдэг байсан юм бэ. Тийм үү? За тэгснээ Орос Монгол найзууд гэдэг мөр орсон байна. Гүр аригч байгаа маань Оросын сансрын нисгэгчтэй хамт ниссэн шүү дээ, тийм ээ? Тий. За тэр тухай бас бичсэн байна. За одоо харин
хоёлаа дууга аялаж дуулж үзэх үү? Чи дагаад болох уу? Ансрын нисгийг жахаа сайн яваад ирвүү. Сансрын нисгийг жахаа сайн яваад ирвүү. Саран наран хоёртой сатан уулзаад ирвүү. Саран наран хоёртой сатан уулзаад ирвүү. Саран наран хоёртой сатан уулзаад ирвүү. Сансан хэрэгэ бүтээгээд сурсан эртмээ гигүүлээд сайхан үйлсийн төлөө самбаас ороод ирвүү. Огторгын нисгийг жахаа олцтой яваад ирвүү. Од мичтийн орноос орой нарыг үзвүү. Онцгой томилолт аваад оддын хотхонд очоод сайхан үйлсийн төлөө самбаас ороод ирвүү. Соёуц хүлгийн ахаа садгүй яваад ирвүү. Садан нөхдөө зочлоод сүгэ өргөөд ирвүү. Онгон хүлгийн бүхээгт Орос Монгол найзууд сайхан үйлсийн төлөө самбаас ороод ирвүү. За ийм гоё дуу зохиосон ийм гоё дууны баатартай зориулаад бүгдээрээ угтагчийн дууга дахин нэг сонсоод өнөөдрийнхөө дуу сурах болон өндөрлүүлье. Ой улаана. Чи нэрээ надад үлгэр үзүүлнэ гэсэн. Өө нэр тийштэй. За тэгвэл хоёлаа одоо үлгэрээ үзэх үү? За тэгье. За тэгье. Мог жоохон дагтай, жог жоохон хөө. Эртээ дээр цагт энэ явдал болсон юм гэдэг. Мог жоохон дагтай, жог жоохон хөө гэж нутаг усандаа нэртэй хэлэмгүй хурц үгтэй хүү байжээ. Нэг өдөр жог жоохон хөө, мог жоохон дагаан ноод дарданхан замаар шавтанхан дахиж явтал шулуухан руу шулданхан зурм гулданхан гэд орчгож гинэ. Тэгээд зурмын нүхийг уханхан утанхан сууж байтал хараа зарг унсан хар дахтай түшмэл ирээд "За, чеч юу хийж байгаа хөө?" гэж асуужээ. Тэгэд нөхөө шулуухан нөхрөө шулданхан зурм гулданхан гэд орж хоорно уханхан утанхан сууж байна уу? Эд хариулсанд түшмэл "Хөөе. Яасан бэлэн цэцэн үгтэй гайхал өгчээ. Зам зааж
гэж ширүүхэн дуугарлаа гин. Жоохон хүү суусан газраа хэд сахиад замаа чамайг зайлгиж байна гэж хэвнэг хэлээд Соромны нөхрөө ус сутгаад сууж гин. Төшмөлч үг сөрсөн хүүд айхтар уурлаж чамайг би зам тавьж өг гэж байна. Пүрөө агмэсэлэн жирлэгүүч айхтар томогтой зодгүй. Яж чанга дугаар зантарлаа. Төшмөлвэ. Туулан бүжин төрсөн газраа 3 хамах юм бол төөрдөггүй гэдэг. Өндөгнөөсөө гарсан ангаахай хүртэл 3 хоноод л өцгөдөн дэлгдэг босоо. Тэгэхэд хүний хөө надад энэ зэргийн үг байлгүй да гэж жоохон хөө хэлж өргөлөө гинэ. Төшмөлж хэлэх үгүй болсон дан баахан бантаж гүйрөө яасан их үгтэй мандвэ хөөе. Даза тэр яах вэ? Ус ямар байна? Жоохон хөө хойнтой ус руу өнгөж харснаа. Ус харал байна. Хаа газрын ус хар байдаг байна доо. Гэхэд төшмөл бүрж уурсан. Би чамаас хар цагааны асуугаа юу? Усны их багыг асууж байна. гэж сандарлаа. Өршөөгөөрэй төшмөлгөө минь голын ус уу? Гэхдээ одоо миний харснаар бол түрүүн сүрэг хонь азар гадуу усуугаад гарсан да. Дараах нь би 2% ус авсан. Цаана нь үлдэж л байна лээ. гэж. Төшмөл за яах вэ? Чи аргагүй их дээлэн цэцэн өгтэй хөө юм. Да. Чи тийм л сурах юм бол намайг энэ унаж яваа морноос нь болгоодох. Гэж төшмөл хэлээд эмэйл дээрэн лавхан суулаа. Тэгэхэд нь жоохон хөө. Төшмөл бай. Үнэндээ бол таныг морноос чинь буулгачаар эрдэм надад алгал да. Гэхдээ морноосоо буугаад ирэх юм бол буцаагаад мордуулчаар эрдэм бол байна уу? Байна. Гэж жоохон хөө хэллээ. Тэгтэл чи төшмөл хүүгийн үгэнд үнэмшин мордоосоо буугаад их л дойдгор зогсож. За. Цаа чи одоо тэгвэл намайг моринд мөн буцаагаад мордуулаад тал да. Гэж тохуурхан инээлээ гинэ. Би таныг сая мориноос чинь хуураад буулгачихлаа шүү дээ төшмөлгөө. Гэж жоохон хөө жуумалсахад төшмөл айхтар ихээр уурсан. Чи намайг чадна гинэ. Чам шиг муу тэнгэр нэргэж ойдаарна. Гэж хашгирлаа. Тэгтэн жоохон хөө ёор тоосон шинжгүй. Тэгвэл дэлтэйгээр нь азаргыг чи нэргэх. Даагтайгаар нь даагын минь өршөөг. Өндрөөр нь таныг нэргэх. Өчүүхэн балчираар нь намайг өршөөг. Гэхэд төшмөл чамайда яйдвэз ерэн чи яасан заддарсан хүү эцэн ойны хон төшмөлийг тэнгэр нэргэх гэж хараана гэнэ. Тэ эний чинь яасан чи зүгээр өнгөрөхгүй дээ. Гэж занаад яваад өгчээ. Ингээд төшмөл эзэн ноёныхон хатанд бараалхаж ихэд зовсон сарай гарган ингэж айлтглаа. Эрхэм дээд хатан минь би хэдамар дайруулж хэцүү байдалд ороод байна. Би ч одоо төшмөл намайг тэнгэр нэргэх гэж хараач зүөхөж байна. Энэ ерөн зөв буруу юу? Гэж ирээд л уруу ламаа өнжуулан уйдгэн байж гомдоллоо. Тэгтэн хатан ахайтан ихэд хэлгэнэн хоёроо хэнгээ чин тийм айхтар хэрэг өдөөлөө. Одоохон татгахан аваад ир. Гэж тушаалаа. Төшмөлч тэр дором буцаж очоод хүүд. За. Тэ бошуухан намайг дагаад яв. Хатан ахайтан чамайг дуудуулсан. Гэсэндээ могжоохон дагатай жоохон хөө ёор тоосон шинжгүй сууж. Яман толгой ямбан дардаггүй янтгар хатан зарга шүүдэгвэ. Тэмэн толгой твшин дардаггүй тэнтгэр хатан зарга шүүдэггүй юм. Харин хонин толгой хойморт залардаг ин чин хотгор сайхан ноёнороо шүүдэгнэ. Гэд гэдгийг суучих.
Тэгтэл ч удалгүй хатны зарц хурч ирээд жогжоохон хүүг барьж аваад хар гэрт хорж өгчээ. Орон хоногийн дараа эзэн ноёнтон өөрөө ирж могжоохон дагтай жогжоохон хүүг шүүх болжээ. За хүмүн. Чи юунд эзэн ноёныхон хатныг басамжилж цэцэн цэлмэг түшмлийн минь доромжлоо. Ээж хөмсөг зангидан асуулаа гин. Харин могжоохон дагтай жогжоохон хүү харц буруу усалж тайван гэрчин инхүүчлээ. Эзэн дээдс минь ээ, та миний ярихыг болгоож хайрлана уу? Жогжоохон хүү би могжоохон доогоо өнөөд чойсронгийн замаар ойшронхон цогж явтал шулуухан нөхрөө шулданхан зурам гулданхан гээд орж хорно барих гээд ухаанхан утганхан сууж байсан юм а. Тэгтэл танай түшмэл хурж ирээд замзай тэнгэр нэргийг чамайг гэж хүү намайг доромжилсан билээ. Тэгэхээр нь би дэлтэйгэр нь азаргын чин нэргийг даагтайгаар нь даагийн минь өршөөг өндрөөр нь таныг нэргийг өжөөхөн бачраар нь намайг өршөөг гэд хэлчихсэн минь үнэн гэж өчлөө. Ноён сахадан эмрэн хэсэг чимээгүй суугаад за тэгвэл чи юунд хатны минь хэлэмар дайран гутав гэж асуутан эзэн ноёнт минь эртнээс нааша хатан хүн зараг шүүж хаад ноёдын өмнөр ордог ёсон байдгүй лээ. Тэгээд л би ямаан толгой ямбанд ордгүй, янтгар хатан зараг шүүдгүй, тэмээн толгой твшинд ордгүй, тэнтгэр хатан зараг шүүдгүй, хонин толгой хойморт залардаг болохоор хотгор сайхан ноёноор шүүлгэнэ гэд хэлчихсэн минь үнэн. Өчүүхэн мөхүүд хийсэн гэм нүгэл гэвэл үүнээс өөр байхгүй билээ. Эзэн дээдсэн та болгооч хайрл гэж хэлээд мэхийн сүгдлөө. Ноёнч нэгийг бодов бололтой арсыг харан хэсэг сууснаа. За цэцэн үг цээжинд цэцэг навч ууланд гэдэг. Уг нь багвачэр хэдийч ухаантай төрсөн хүү юм аа чи. Хаан төр дом тэрсэлэхээр хар муу үйл хийгээгүй болохоор чамайг би өршөөж байна. Хангээд хөөмэн ирсэн замаараа сурсан дууган дуулаад буцтаа гэж хэлээд инэв хилэн үлдлээ. Ингээд жогжоохон хүү могжоохон дагаан өнөөд ирсэн замаараа сурсан дууган дуулаад буцсан гэдэг. Өнөөдрийн бүтээлч булангаараа айл олгонд хэрэггүй гэд хайждаг ус ундааны савыг ашиглан бүгдээрээ ямар нэгэн зүйл хадгалах сав хийн. За би бол өнөөдөр энэ савыг ашиглаад үзэг харамдааны сав хийн. Яагаад гэвэл миний харамдаанууд их сав байхгүй байгаа учраас. За тэгэхээр хүүхдүүд маань хамгийн эхлээд ямар ч хамаагүй хэмжээтэй ундааны сав аваад тэрийгэ ингэж зүснэ. Гэхдээ ингэж зүсэхдээ заавал том хүний тусламжтай зүснэ шүү. За мөн биднэрт ийм олон өнгийн гуаш будагнууд хэрэгтэй. За тэгээд өөрийн дурын сонголтоор ийм өнгийн цааснууд, за бас цаасны цавг хэрэгтэй. Тэгээд бас биернүүд хэрэгтэй. Энэ савыг бүгдээрээ чимэглээд өөрийнхөө хүснээр чимэглээд за охтууд маань хүсний боолт хавчаар хийдэг сав хийж болно, өөр чихэрний сав хийж болно, харандаа үзэгний сав хийж болно.
өөрт хэрэгтэй ямар ч зүйлийг хангаж болохоор санаа тавьж байна гэсэн. За ингээд үзэгний сан маань бэлэн боллоо. За ингээд эндээ ингээд би нөгөө ширээн дээр байсан өнгийн хардаа армуудаа хийцэн. Тэгээд савтай боллоо. Ингээд ширээн дээр тавьсан ч гэсэндээ илүү зэгцтэй бас чиний өөрийн хийсэн бүтээл болохоор харах болгон чинь тэр бүтээл хийжсэн ингээд дурсамж орж ирээд маш гоё санагдах баг. Тэгээд хүүхдүүд маань бол бүтээлийнхаа энэ зургийг өөрийнхөө хүснээр өөр олон янзаар хийж бас болно. За яг гэхдээ санамжлалыг төгтөөдөө нэмгэн цаас ингээд жоохон хонирх гээд байт юм байна. Болж игэл та нар илүү хатуу цаасан дээр хийхийг бодоорой. За ингээд дараагийн дугаараараа илүү сонирхолтой бүтээлч булангаар уулзцаая хүүхдүүдээ. Баяртай.
таалагдсан уу? Ёстой гоё үлгэр байна. Чи одоо ингэж зөндөө олон үлгэр сонсчлаа ш тийм ээ. Тийм. Тэр үлгэрүүдээ чи ер нь тогтоож үлдэж гин үү? Би саяны үлгэрийг л тогтоож авлаа. Чи тэгвэл саяны тогтоосон үлгэрээ мөрөг ирэхээр нь ярьж өгөөрэй заа юу. За, Сайн байна. Чи яг сайн тогтоосон биз? тогтоосон. За хоёлаа одоо нэвтрүүлгээд дуусгах уу? За тэгье. За дараагийн дугаараар уулзцаая хүүхдүүд ээ. Баяртай. Баяртай.